за түүнийг үүсгэж байгаа тэр шалтгаан нөхцөлийг нь илрүүлэх одоо үйл ажиллагааг бол бизнесийн онцлогоо гэж хэлж болох юм аа. За бизнесийн онцлогоо бол нөгөө зөвлөх үйлчлэгээ Монголд өөрөө ийм шин тутам индастритай адилхан индастри дотроо ч гэсэн бизнесийн онцлогоо гэдэг энэ үйлчлэгээ өөрөө бас нэг шин тутам ингээд хөгжөөд ингээд явж байна. За арга зүйн хувьд бол бизнесийн онцлогоо бол угаасаа менежментийн хувьд бол аль хэдийн арга зүйн гараад аль хэдийн маш ингээд сайн одоо шалгарсан арга зүйтэй болцсон байдаг. За онцлогоо хийснээр бол бид нар үйл ажиллагааны холтой элементүүд юм уу тэр суурь өчгийг л илрүүлээд түүнийг давах гарцаа олж хардаг. За онцлогоо ер нь ийм онцлогоо хийх өөрсдийн асуудал тулгамдж байгаа, өөрсдийг живүүлж байгаа, муужруулж байгаа, муу болгож байгаа альва ийм одоо онцлогоо хийхгүйгээр асуудалд хандах нь бол асуудлыг ингээд барьж авах гэж ингээд хит яарах нь өөрөө их тийм бас өрөөсгөл байдаг. Одоо зөв зүйлээ олж харж тэр учир шалтгааны холбоосыг таньж мэдээгүйгээр нэг зүйлийг барьж авах нь өөрөө дараагийн бас хүндрэлүүдийг ингээд бий болгочих гэдэг нэг ийм асуудал бий. Онцлогооны тохирох арга ер нь байдаг юм уу? Ямар одоо аргаар онцлогоо хийх юм бэ? Би өөрийнхөө компанид юм өөрийнхөө бизнест онцлогоо хийчихэл та гэж бодож байгаа бол энд яг тухайлсан нэг тийм тохирох арга байна гэж бас хэлэх боломжгүй байдаг. Ялангуяа манай Монгол шиг жижиг дунд аж ахуйн нэгжүүд жижиг дунд үйлдвэрлэлийн одоо энэ хувьд бол нөхцөл байдлаараа өөр байгаад байдаг. Байгууллагын зорилго, тэр салбар, хэлбэр хэмжээ, хэн үүсгэн байгуулсан. За тэгээд ямар технологи ашиглаж байгаа, хаана байршиж байгаа гэх мэт яг энэ аргыг хийгээд бэлэн хатдаг бол боломжгүй байдаг юм. Тэгвэл байгууллагатай та ингээд ямар үед одоо онцлогоо хийх ёстой юм бэ? Тэгэхээр нэг юм хэдийн шийдвэр тэмдгүүдээр илэрч болно. За таны үйлдвэрлэлд ингээд байнгын саадал, гинтийн асуудлууд ингээд нэмэгдээл байгаа бол гинтийн асуудлууд, гинтийн шокууд ингээд гарч ирээд байгаа бол одоо онцлогоо хийх хэрэгтэй гэсэн. Үйлчлэгчдийн гомдол санал чинь ихсээд байгаа бол за ажилтнууд чинь их ачаалал аваад нэг хэсэг их ачаалалтай, нэг хэсэг бага ачаалалтай маш их гомдол санал ажилтнуудаас ирж байгаа бол дотоод зөрчил ихссэн байвал за мөн эсвэл альва одоо үйлдвэрлэл үйл ажиллагаа томруулах процессын автоматжуулалт хийх үед бол заавал онцлогоо хийх хэрэгтэй. За борлуулалтын орлогч нэрс буураад байгаа бол түлхүүр ажлын байруудад ажилтнууд байвал эсвэл зорилго төлөвлөгөөндөө хүрэхгүй 3-аас дээш өдрөл явах юм бол гэх мэт энэ шинж тэмдгүүд бүгдээрээ таныг улс суртаагаар онцлогоо хийж үзээрэй гэдэг тохиог өгч байна гэсэн. За ерөнхийд нь ингээд онцлогооны арга зүйнүүдийг би тамаар хэлэх гэж байна. Тэгэхээр ерөнхий төвшингүүд би за бүх бизнесийн төвшингээр дараа ер нь бид нар юу хийгээд байгаа юм бэ гэдгийг харах юм бол бизнес моделийн хавтгай ашиглаараа бизнес модель canvas гэж хэлдэг тийм. За энэ бол одоо та яг юу хинт зориулж юу хийж ямар үнцэн бүтээх гээд байгаа юм бэ? Ямар үрдэг зарлалын бүтээгээр одоо явж байгаа юм бэ гэдгийг ингээд нэг гадар маш сайхан харуулж өгдөг аргачлал тийм. За бизнесийг тэр удирдах авч явж байгаа менежменттэй юу ямар байгаа гэдэг менежменттэй харъя, менежментийн системээр нь харъя гэх юм бол ISO/ISM гэсэн дартын зөвний шинжилгээ хийчих бас болдог. За яг үйл ажиллагааны процесс дээр процессын гүйцэтгэл процесс тал руугаа хараад юм бол процессын шинжилгээ хийгээд явах нь зүйтэй байдаг. За эсвэл тухайлсан нэг менежментийн тохиолдолд манай хүнсний аюулгүй байдал хэрэг байна. Байгаль орчны аюулгүй байдал, хөлбөрийн аюулгүй байрал ахгүй. Мэдээллийн аюулгүй байдал ямар байна гэдэг ингээд харьяа гэх юм бол тухайлсан энэ стандартуудаар зөвний шинжилгээ онцлогоо хийгээд явах боломжтой. За мөн яг нөгөө нэг хүний нөөцийн менежмент ч гэдэг юм уу, санхүүгийн менежмент гэдэг тухайлсан менежмент руугаа бас талбарт онцлогоо хийгээд явах боломжтой. За манай шинээр орж иж байгаа хүмүүс мьют хийгээрэй. За бизнес моделийн хавтааг бол та бүхэн мэдж байгаа. Ийм 9 хавтагаар одоо бизнесээ энэ хэрвээ одоо манай цэвэр шиг хэрэглэн шиг ингээд бизнесийн байгууллагад ажиллаж байгаа эсвэл өөрөө яг ингээд шинээр бизнес одоо эхлүүлээд үүсгээд явж байгаа одоо хүмүүс бол яг энэ бизнес модель хавтаагаар бол заавал хараарай гэж хэлмээр байна. За энэ бизнес модель хавтаа бол машин сайн үр дүнтэй арга байдаг. Энэ нөгөө бизнес модель бүтээх ингээд торгоны зам сангийн орчуулсан
энэ ном байгаа тийм. За энэ шинжилсэн хувилбар нь 2000 өнгөрсөн онд 20 онд угаасаа нэмэлт засвар хийсэн 2 дахь 3 дахь ч юм уу хэвлэл нь гарсан байгаа. За аль нь ч байж болно. Энд за 2013 оны хувилбар дээр бол энэ бизнес моделийг хэрхэн үнэлэх вэ гэдэг бэлэн одоо энэ асуулгууд нь 218 дугаар бичсэн байж байдаг. Тэгэхээр яг бизнесээ эхлүүлсэн одоо юу хийж мөнгө олох вэ гэдэг энэ одоо дүр зураг тодорхой болцсон байгууллагуудын хувьд бол энэ яг энэ загварыг ашиглаад бизнес модель энэ асуулгыг ашиглаад нэмэрээ. Дөнгөж бизнесээ бас эхлүүлээд явж байгаа санаагаа төвлөржүүлээд явах шатндаа байгаа хүмүүс ч гэсэн ер нь бизнес моделийн Canva дээр ингээд зураад бид нэр зурж бүрэн дүр зургаар дутуугаа нөхөж ингэж ажиллаарай гэж хэлмээр байна. За бизнес процессын шинжилгээ. Тэгэхээр процессын шинжилгээ бол нөгөө бизнес дэх тэр олон тухайн нэг бүтээгдэхүүн үйлчлэгийг чинь гартын ард талд олон үйл ажиллагаанууд явагдаж байдаг. Хоорондоо одоо уялдаа холбоотой үйл явц буй процессыг байж байдаг. Тэгэхээр процессын шинжилгээ бол энэ олон одоо үйл явцуудын танад аль нь илүү нөгөө зардал гаргаад байна вэ? Энийг одоо цааш нь залруулах зарим нэг нь хасах, зарим нэг нь нэгтгэх, эсвэл бүр гадагшин аутсорсингоор шийдвэрлэх. За гэх мэт одоо өөрчлөлтүүдийг хийхэд энэ бизнес процессын одоо онцлогоо хийвэл маш оновчтой зөв болдог. За бизнес процесс гэдэг процессын шинжилгээ гэдэг ингээд процессын шинжилгээгээр үйл явцаа ингээд харьяа онцлоо гэж ингээд ярихад танайдаар суурь нь юу байх вэ гэхээр процессын зураглал, процессын матрикс гэдэг хоёр юмыг та хийсэн байх юм бол энэ онцлогоо маш сайн хийж чаднаа. За процессын зураглал гэдэг бол тухайн одоо үйл явцыг энэ процессын зураглал, процессын матрикс хоёр бол салбар одоо хувийн хөвшил хамаарахгүй, төрийн байгууллага хамаарахгүй ямарваа нэгэн одоо гарцал гаргахын тулд тэр одоо хүмүүс эвлэлтэн нэгдэж нэг газар ажиллаж байгаа нэг зорилгын төлөө. Тэгэхээр ерөөсөө энэ бол ямар ч үйл ажиллагаан дээр энэ процессын зураглал, процессын матрикс хоёрыг бол хийх ёстой байдгийн шүү гэдэг юм сайн одоо арга төлөвлөж танаас хэрэгтэй. Аль нь ч авч хэрэгж болно. За процессын зураглал бол та нар хийж байгаа үйл ажиллагаагаа яг хоорондоо одоо уялдаа холбоог нь гаргах замаар диаграмд оруулж хардаг. Тэгэхээр энэ дээр зурсан одоо энэ 10 харуулсан 10 софтвер бол процессын зураглалыг зурдаг топ 10 програм хангаж байгаа. За хөвчлэн манайхан Visual аяга санагддаг тийм. За хоёрын хвшлийнхэн бол энэ Draw.io дээр Draw.io-г сүүлүүд маш хэрэгэлдэг. Ягаад гэвэл Google-тэй хамтарч хошиж их ажиллаж чаддаг учраас. За Lucidchart гэдэрийг бол ингээд нөгөө мөнгөний төлөв авчих юм бол энэ Miro, Lucidchart хоёр chart, энэ Draw.io 3-ыг бол одоо чинь би чинь хэрэгэлдэг. Аль нь мөнгөний төлөв авчихад бол маш юм effective өнгө бодгоны гоё гаргаж хавуулж болдог. Ийм процессын зураглалыг одоо зурдаг байгаа. За процессын зураглалыг ер нь яагаад хийх хэрэгтэй байдаг юм бэ гэхээр тэр ямар үйл ажиллагааг явуулаад тэр орлтыг гарах болгоход хоригж байгаа үн цэн нь хаана байгаа юм бэ гэдгийг олж харах. Үн цэн нь хаана байгаа юм. Тэгэхээр бидний аливаа үйл ажиллагааны процесс бол дандаа үн цэн оруулдаг л зүйл байх хэрэгтэй. Үн цэн тэр орлтыг үн цэнд оруулаад гарт болгож л хурж явах хэрэгтэй. Хэрэв үн цэн оруулдаггүй тийм алхам, үн цэн оруулдаггүй зүйл байх юм бол бид нар тэрийг үйл ажиллагаанаас хаснаа, гарганаа гэж ингэж явдаг. За яг ямар нөхцөлд үн цэн оруулахгүй мөртлөө тухайн процесс, тухайн нэг үйл явц байж болдог вэ гэхээр хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйг одоо эрүүлэхийн төлөө хийгдэж байгаа альва нэг томоохон ийм муур эрсдлийг хаахад хийгдэж байгаа ажлууд байж болно. Эсвэл хуулийн болон зохицуулалтын шаардлагаар шаардсан зүйлүүдэд бол одоо тэр үнцийн шууд нэмэхгүй байгаа, үр ашиг нэмэхгүй байгаа, үр нөлөө нэмэхгүй байгаа ч гэсэн тухайн процессыг байсаж болдог. За бусдаар бол үнцийн авчрахгүй байгаа альва ийм процессыг бол бид нар олж харж дараагийн шийдвэр гаргаханд ашигладаг. Тэгэхээр процессын зураглал ингээд диаграмд оруулаад ингээд бид нар үйл ажиллагаагаа харахлаар ерөөсөө маш ойлгомжтой юм. Зураглал дээрээ симуляц хийх замаар одоо ажиллаж болдгоо гэсэн. Энэ одоо боломжийг процессын зураглал хангадаг учраас ачаалал өндөртэй. Би аливаа үйл ажиллагаа процессын зураглалаа хийгээч гэдгийг бол хэлнэ. За ялангуяа ISO стандартуудыг хэрэгжүүлж байгаа байгууллагууд процессын зураглалыг бүрэн гаргасан ёстой байдаг. За процессын CPOC матрикс гэдэг байна. CPOC гэдгийг
supply, input, process, output тэгээд customer гэдэг үгнүүдийг тавьчлаа. Тэгээд нөгөө Монгол руу бид нар энийг нөгөө тухайлаад орчуулах гэх төвтэй учраас ялангуяа бизнесийн нэр томьёо, менежментийн нэр томьёо бол энэ чинь ер нь л аваад ирчихдэг. Тэгэхээр процессын матрицыг энэ матрицыг хийхэд байгаа гол зорилгууд нь энэ оролт нь юу байх юм бэ? Тэгээд гаралт нь юу болох юм бэ? Энэ үр дүн гарц гэдэгт нь тэр юу ч байж болно. Энэ гарцыг хэн хэрэглэх гээд байгаа юм бэ? Тэр хэрэглэгч ямар шаардлага тавьж байгаа юм бэ? Гарц. За тийм шаардлага тавьсан гарцыг гаргахын тулд ямар оролт ашиглах ёстой юм бэ? За тэгвэл тэр оролтон дээр чинь ямар шаардлага тавих ёстой юм бэ гэдгийг бид нар нэгэн дүр зургаар олж харах гэсэн. Тэгэхээр ийм хэлбэрээр одоо энэ дэлгэцэнд харагдаж байгаа шиг та нар ийм загвар мэдчихсэн гараад. Голд нь ингээд та бүхний үйл явц процесс байна. Тухайн энэ процесс аль алхмаас эхлээд аль алхамд дуусч байгаа юм гэдгийг маш тодорхой дуулж өгөө. За энэ алхам бүрдээ ямар оролт орох юм? За энэ оролтыг нь хэн нийлүүлж байгаа? Оролтод нь тавьж байгаа шаардлага нь юу байх юм? За нөгөө талдаа энэ алхмаас ямар эцсийн гарц үр дүн юу байх юм? Тэрний хэрэглэгч нь хэн байх юм? Тэр хэрэглэгч нь энэ шаардлага ямар энэ гарцад ямар шаардлага тавьж байгаа юм бэ гэдгийг бид нар ингээд нэгэн зурагтаа болоод харчих юм бол нөгөө процессыг одоо тогтсон арга замаар явуулах бид нар процедураа бас бий болгоод авчиж байна гэж ойлгож болдог. За ингээд хэрвээ энэ CIPOC та нар ингээд CIPOC матриц гэдэг ингээд process CIPOC матриц гэдэг Google дээр ингээд хаах юм бол та бүхний өөрсдийнхөө салбартан дээр хэрэглэж болохоор юм уу эсвэл Excel-ээр ч юм уу олон ингээд гоё темплейтүүд гараад ирнэ. За тэгвэл энэ темплейтийг яаж та нар ашиглах юм бэ гэхээр хамгийн одоо энд би та нарт ашиглах үе шат дарааллыг харуулж байна. Хамгийн эхлээд голын төр үйл явц хэсэгт нь яг аль процесс буюу үйл ажиллагааны аль алхам хүртэлх зүйлийг энд хамааруулж байгаа юм бэ гэдэг дээр хамраг хүрээгээ тогтоод хамраг хурааны дотроо алхмуудаа тэр дотор шийдвэр гаргалтууд явж байгаа тэр болгоныгоо бид нар зурглалыг гаргаж оруулчаад за энэ алхам болгон дээрээ дараагийн шатнд нь гарцаас эхэлнэ. Энэ алхмын гарц нь юу байх юм бэ? Гарцын хэрэглэгч нь хин юм. Тэр эцсийн хэрэглэгч юм уу? Эсвэл танаа нөгөө нэг аль нэг менежер ажилтсан юм уу? Эсвэл аль нэг байгууллага юм уу те? Тэр хэрэглэгч энэ гарцыг ийм бай гэдэг шаардлага тавьсан уу? За шаардлага нь хуулийн шаардлага байж болно. Гэрээгээр хүлээсэн үүрэгч байж болно. Эсвэл мэдээжийн тодорхой шаардлагууд байж болно. Ийм шаардлага тавьсан. За ингэж одоо гарц талаас эхэлж одоо тодорхой болгосныхаа дараа логик нь энэ гарцыг гаргахын тулд ямар оролт түүхэд материал, хүн хүч, техник хангамж одоо юу гэдгийг те тэр оролт ямар оролтууд хэрэгтэй болох юм бэ? Тэр оролт чинь өөрөө ямар шаардлагыг хангаж байгаа юм? Энэ оролтыг танад хэн нийлүүлж байгаа юм гэдгийг ингэж нийлүүлж тэгээд тэгэхээр процессын хувьд бол та бүхэн ямар ч үйлдэл энэ процессын зөвлөлд болон процессын CIPOC матрицыг хийж байгаа үйл ажиллагаа үнэхээр эмгцэгтэй өвчтэй байх юм. Тэр нөгөө тодорхойсон гарцаа гаргах үйл ажиллагааг та хийж чадах юм гэдгийг онцлмоор байна. За дараа нь асуудал. Тэгэхээр асуудал ер нь бол хүн төрөлхтөнд бидэрт ингээл асуудал байснараа бид өнөөдөр өдөө хүртэл ингээл хөгжөөл хүний төвшинчдэр, улс орны төвшинчдэр ерөөсөө хүн төрөлхтөн амьд organisм хөгжиж энэ үргэндээ хөгжиж явдаг. Тэгэхээр асуудлууд бид нар юм хөгжүүлж байдаг гол нөгөө төлөвч хүч нь байж байдаг. Тэгэхээр асуудалд яаж хандах юм бэ? Тэгэхээр энэ харагдаж байгаа Эдвард Деминг бол бидний нөгөө чамрын удирдлагын тогтолцооны ер нь философийн эцэг гэж нэрлэдэг. Энэ хүн бол Америк статистикч. Тэгээд дэлхийн 2 дугаар дайны дараа одоо Японыг үйл дүрүүдийг сэргийхин тулд Америкаас очсон эрдэмтдийн нэг. За тэгээд энэ чанарын одоо энэ философиг бол Японд бол маш амжилттайгаар суулгасан одоо ийм эцэг юм. Та нар гайхгүй. Дэлхийн 2 дугаар дайнаас өмнө 1900-аад онд Японы бараа бүтээгдэхүүн Америкч төр ер нь ингээд маш чанаргүй, маш ядуу гэдэг ийм нэр хүндний байсан. За тэгээд дэлхийн 2 дугаар дайны дараа том аж ахуйн нэгжүүд ерөөсөө ямар зорилго алсын арга хэмжээсэн бэ гэхээр Японы бараа бүтээгдэхүүнийг хамгийн чанартай гэдэг ийм л одоо алсын аргаар бид нар хүрнэ гэдэг ийм зорилгоодыг тавьсан байдаг. Эргээд ингээд нөө түүхүүдийг уншихлаар Toyota, Sony эдрийн ингээд түүхүүдийг уншихлаар үнэхээр гайхмаар бүр тийм гэтэл тэр 80 жилийн дараа 70 жилийн дараа энэ үр дүнд хүрснээр үнэхээр одоо тэр алсын арганд бол хүрч чадсан байдаг. За тэгэхээр энэ эрдэмтэн энэ практик, энэ статистикч, энэ философч юм юу гэсэн юм бэ гэхээр тухайн үед нөгөө
маш олон аж үйлдвэрүүд дээр ажиллаад угаасаа нөгөө чанарын удирдлагыг чанарыг статистиктэй холбож статистикаар сайжруулж болдог. Тэгэхээр энэ олон датан дээр үндэслээд асуудал ба гологдол за яг тэр нөгөө үйлдвэрлэлийн шатнд ярих юм бол гологдлож хэлсэн менежмент болон одоо байгууллагын хувьд бол олон асуудлууд гардаг. Тэгэхээр асуудал ба гологдлын 85% системээс хамаардаг. Системээс 85% системээс буюу тогтолцооноос хамаардаг. 15% нь яг тухайн хувь хүний онцлог хүнээс хамаардаг. Тэгэхээр тэр 85% руу анхаараач гэх. Тэгэхээр тэр систем гэж юу гэлж байгаа юм бэ гэхээр бидний бий болгосон бодлого байгууллага тэр үзэж байгаа бидний бий болгосон журам, бидний бий болгосон дүрм, бидний бий болгосон заавар, бидний бий болгосон соёл энэ болгоныг одоо систем гэж хэлнэ. Тэгэхээр асуудал гараад байгаа бол бид нар шалтгааныг нь хүнээс биш тэр тогтолцооноос хаагаач гэж 85% тогтолцооноос тогтолцооноос хаагаач гэдэг тогтолцоо одоо юу вэ гэдэг бисээ танаас дурдлаа тийм. Гэтэл өнөөдөр яг бид нар ингээд одоо нийгэмдэрч тэр бизнесийн бол хамаагүй дэвшилттэй бид нар өсвөр шалтгааныг хаагах соёл руу бол ингээд нөгөө юу байгалийн одоо зөнгөөрөө шалгуулаараа ингээд орсон байдаг. Гэтэл нийгэм ингээд улс төрийн үзэгдлүүдийг харж байгаа юм бол дандаа шинж тэмдгүүдээр баг тоглолтуудыг бол илүүтэй хийдэг тийм шинж тэмдэг. Энийг бас ингээд агуу амархан ойлгох зүйл бол бид нар халуурсан бай гэж боддог тийм бид нар халуураад байна. Тэнгүүт ингээд за бошуухан юу халуун бууруулах юм уу ч гал халуун бууруулах юм уу ч гэдэг тийм бол тэгээд нөгөө халуун дагдчихж байгаа. Гэтэл тэр халууралт юунаас болж халуурваа гэдэг тэр суур шалтгааныг олж имжлэх нь өөрөө бол нь хамгийн чухал зүйл тийм юунаас бөөрнөөс болж халууруу хоолоо идэлээд халууруу одоо өөрөө гэдгийг гэдэг суур шалтгааныг нь олох нь аягүй зүйтэй байдаг. Тийм учраас нөгөө яг нөгөө эмчнэр бол юу юуны тухайд төрөхгүй бити халууны юм уу халуурч хогтой бити халууны юм уу тэр яагаад байгааг нь бол гинтийн хуурцтай өсөд олгооноос болоод халуурч болно. Гэтэл тийм хүн одоо халуун дарга имчилгээ чинь бол цаад нөгөө юм мэддэхгүй байж байгаа илүү одоо юм өгөх төрний гэж бол эмчнэр бол ингэ сайн хэлдэг шүү дээ. Яг тэрнтэй адилхан бизнест ч гэсэн тэр үүсгэх бизнест ч байгууллагын үйл ажиллагааны тэр доголдуулаад байгаа үүсгэж байгаа асуудлын шинж тэмдэг нь бол ерөөсөө чухал биш. Шинж тэмдэг бол энэ шинж тэмдгийг юу илрүүлж байгаа юм бэ гэдэг суурилтууд бид нар хандах нь бол үүрэж байна. Тэгэхээр суурилтууд хандахын тулд тэр систем руугаа эхэлж харах юм байна. Хүний асуудлыг хүн рүү хандах бол аюу амархан шүү дээ. Гэтэл бол бидний сэтгэлгээ өнөөдөр яг гэхээр тухайн нэг одоо хүнийг хүн рүү хараад за энэ нэг батын буруу байсан, батын алдаа гаргасан гэдэг тэгээд батыг халаа явуулчихдаг. Аюу амархан. Тэгээд бид нар батыг халж явуулсан тушаалаа гаргаад за тэгээд асуудлыг шийдчихлээ гэж ойлгодог. Гэтэл бол үнэндээ дараагийн нэг доржийг ажилд аавн яг бат дээр гарсан асуудал яг татагддаг. За нэг ийм байдлаар яваад байх юм бол ингээд ямар ч хөгжил бид нарт байдгүй маа. Тийм учраас систем руугаа хараач гэдэг энэ хандлага асуудал хандах хандлага бол систем руу юм шүү. Тэгээд систем гэж бид юу гэж байгаа юм бэ гэхэл бидний нөгөө тогтооцсон байгаа тэр бодлого тэр шийдвэрүүд, тэр дүрм журмууд, тэр ажил хийдэг аргачлал, тэр нэг тогтсон хэв маяг юм шүү. За үйлдвэрлэл чухал бизнесийн байгууллагуудын хувьд бол асуудал хаана гэдэг юм гэхээр энэ үйлдвэрлэлийн 8 хаягл гэж нэрлэдэг. Lean management-ийн юм lean 8 ways зэрэг би нөгөө нэг гол нэр томьёонуудыг яагаад англи дээр давхар оруулаад байгаа юм бэ гэхээр бид нар нөгөө нэг энэс сэжвэр аваад сэжим аваад цаашдаа Google дээр энэ дээр хаагаад олон мэдээллүүдийг мөн олон сургалтуудад хөтлөж авчдаг учраас энэ гол нэр томьёонуудыг бас ингэж хэлээд байгаа шүү. За тэгээд үйлдвэрлэлийн 8 хаягл гэж би за lean management буюу lean гэдэг нь өөрөө монголоор бол бид үйлдвэрлэл гэж хэлмээр юм шиг байна. Өөрөө арай жоохон заавчлаа. Lean бол өөрөө юу гэсэн үг гэхээр ямар ч одоо илүүдл өөгт бас байхгүй нэг шүрмсэн ингээд нэг уралдааны мөр шиг тийм нэг юм шүрмсэн ингээд бүр ингээд одоо галзаа бүр нэг юм жигэрсэн илүүд байхгүй бүр ингээд бүр хамаг хурд хүчээр тавьчихсан. Яг уралдааны мөр зүрхж болсон. За тийм менежментийг хэлж байгаа. Тэрийг бол lean management гэдэг. Тэгээд энэ lean management бол бүгдээр Toyota-гоос эхэллээ тийм. Эсвэл ер нь үйлдвэрлэлийн менежмент, lean management гэх юм бол бүгд одоо Toyota их усүрийн тавьсан байж байдаг. За тэгэхээр lean management-д нэг сүүлийн үед 8 хаягл, үйлдвэрлэлийн 8 хаягл гэж ойлголцсон. За тэрний юу ч хэлдэг вэ гэхээр мөн адилхан нөгөө тогтооход амар гэдэг нөгөө downtime гэдэг төвчлэлээр энэ 8-ыг харуулж байна те.
алдаа болгодол хэрэглэгчийн сэтгэл ханамжгүй болгоод байгаа зүйлс тэр дефектүүд бол ингээд хаягдл тооцох юм байна. Эсвэл илүү үйлдвэрлэл, хэмжээнээсээ илүү үйлдвэрлэсэн, шаардлагагүй багтан үйлдвэрлэсэн, эсвэл тухайн нэг хийх ажлыг ажил нь болоогүй эрт хийх, эсвэл хэд хурдан хийх энэ бүгдээрээ илүү үйлдвэрлэлд орно. За хүлээлтүүд байна. Аливаа хүлээлтүүд үйлдвэрлэлээр гарч байгаа, шугам дээр гарч байгаа хүлээлтүүд, хүн хүчээр одоо ажилд авах гээд хүлээж байгаа хүлээлтгээд за бараа материал юу гэдгийг энэ бүх хүлээлтүүд нь одоо хаягдлалд орно тий бид нар нөөцөө алдж байна, боломж алдж байна гэсэн. За энэ non utilized talent буюу хүмүүсээ бид нар байгаа хүн хүч нөөцөө таньж мэдэж ашиглаж чадаагүй байх юм бол тэр туршлага ур чадварыг нь ашиглаж чадаагүй, зөв хүнээ зөв газар тавиагүй, тэнд байгаа нэг авяас чадварыг дахиад өнгөлж ингэж олж харж ашиглаж чадахгүй байгаа бол энэ мөн хаягдалд ордог болсон. Энэ бол нийт шин 8 дахь одоо хаягдлаар үздэг болсон. За тээвэрлэлт гэж бий. За ялангуяа хүсний үйлдвэрлэлүүд дээр бол тээвэрлэлт бол нэг зохион байгуулалтаас үйлдвэрлэлийн хашаан доторх зохион байгуулалт, үйлдвэрлэлийн доторх зохион байгуулалтаас хамаарат маш их хэрэггүй юм тээвэрлэлтүүдийг явуулах оновчгүй байдлаас болоод олон тээвэрлэлтүүд. За тээвэрлэлт болон өөрөө болсон гэдэг тэрний ард хаягдл гарч байна, алдагдал гарч байна гэж үзэх хэрэгтэй. За inventory буюу хэрэггүй юм бараа материалуудын нөөц. За мөн ялангуяа би бол өөрөө хүнсний салбарт хүнсний үйлдвэрлэл бол нэлээд олон жил ажилласан. Эдийн засгийн чарманд ажилласан хүний хувьд бол мэдчихээн. Бид нар ингээд аягүй тийм судалгаа муугаар маш юм хэрэгтэй хэрэггүй техник одоо материалуудыг авчирч агуулгатаа хайдаг. За энэ бол ерөөсөө бас хэрэггүй юм хаягдалд орно. За дараа нь үйлдвэрлэл болон ажлын зохион байгуулалттай холбоотойгоор энэ хөдөлгөөн хүний хэрэггүй одоо олон хөдөлгөөн бол өөрөө мөн одоо хаягдалд орно. Тэгэхээр энэ motion буюу энэ хөдөлгөөнийг оновчтой болгохын тулд үйлдвэрлэлийн тэр үйлдвэрлэл үйлчлэгээний газрын layout буюу талбайны зохион байгуулалт бол үнд гол нөлөө үзүүлдэг. За тэгээд экстра процесс буюу үнцэн нэмдэггүй илүүдэл процесс. За энэ илүүдэл процесс бол яг процессын шинжилгээгээр илүүдээ гарч ирж байгаа. Яг үнцэн нэмдэггүй л бол тэр процесс хэрэггүй илүүдэл байна гэсэн үг. За тэгэхээр нэг ийм 8 талбарт бидний нөгөө нэг асуудал байж байгаа гэсэн үг. Тэр олон хаягдлуудыг, тэр олон одоо алдагдал, тэр олон зүйлүүд энэ нэг 8 талбарт байж байгаа шүү. Энэ рүүгээ гараарай гэж хэлж байна. За тэгээд асуудлын суурь шалтгааныг илрүүлэх техникүүд байдаг. Тэгэхээр ялангуяа менежерүүдийн хувьд, захирлуудын хувьд, бизнес үүсгэж байгаа залуучуудын хувьд бид нар яг гэхээр ийм өөрсдөө аюул сайн арга тийм зэр зэвсэгтэй байх хэрэгтэй. Зэр зэвсэг бол бид нар зэр зэвсэгтэй байж бид нар аюул сайн ажлыг аюул сайн хийдэг. Тэгэхээр өөрсдөө аюул тийм зэр зэвсэгжүүлэх хэрэгтэй. Тэр зэр зэвсэгжүүлэх нэг одоо тэсгэн энэ асуудлын суурь шалтгааныг илрүүлдэг энэ техник аргуудыг бол ингээд одоо өөрсдийнхөө гол менежерүүд өөрсдөө аюул сайн эзэмших хэрэгтэй. За энэ дээр бол түгээмэл хэрэгэлдэг би 5 техникийг хэлье. За энэ дээр шалтгаан үр дагаврын диаграм байна. Cause and effect гэж хэлнэ, fishbone diagram гэж хэлнэ. За 5Y гэдэг дарга байна. За мөн энэ алдааны үр дагаврын шинжилгээ гэдэг failure mode effective analysis гэдэг FMEA гэж товчилчдаг. За алдааны модны арга байна. Failure tree гэж байна. За энэ хин юу хизээ хаана яагаад гэдэг нэг 6 асуултын техник байдаг. За энэ нэг аргуудыг та нар үнэхээр эзэмшиж юм бол асуудлын суурь шалтгааныг илрүүлэхэд одоо юусаа гаргаахгүй тийм одоо сэтгэл явар чадварыг бол олж авдаа гэсэн. Батоён гар өргөдгөө асуулт агуулж чадвар бичээрэй хэдүүлээ одоо угаасаа 15 минутын дараа дуусна. Тэгээд асуулт хариулт хэдүүлээ яриа. За энэ асуудлын суурь шалтгааны энэ арга техник болгоноор нэг ур чадвар олгодог одоо ашиглах темплетийн энэ дэр өгдөг ийм сургалтууд бол бас манайд байж байдаг. Бид нар нөгөө чанарын менежмент хөтөлбөр өөрсдөөсөө явуулдаг хөтөлбөрүүдээр бол энэ сургалтуудыг тухайлан хийж өгдөг байгаа. За ингээд саяны нөгөө нэг аргуудыг ингээд дурдах юм бол жишээ нь шалтгаан үр дагаврын одоо диаграм харагдаж байна тийм. За энэ ингээд нэг тухайн асуудлуудаа бид нар асуудлаа энэ нөгөө толгой хэсэгт бичдэг тийм. Тэгээд нөгөө асуудал байж болох талбаруудаа бичиж байгаа. Тэгээд тэр дотор нь нөгөө нэг ингээд шалтгаануудаа нөлөөлж байгаа хүчин зүйлсүүдийг ингээд
бүлэглээд бичээд явуулаар яг бүгд бид нарт нэг хавтаар тухайн асуудлыг үүсгэж байгаа хэр олон хүчин зүйлүүд байгаа юм бэ? Хүчин зүйлүүд нь яаж бүлэглэж харагдаж байгаа юм бэ гэдгийг ингээд харчаад тэгээ яг тэрнийхээ дараа одоо экспертүүдийг суулгаж экспертийн үнэлгээний арга ч юм уу хэрэглээд энэ шалтгаануудын аль нь илүү одоо энэ асуудлыг үүсгэхэд нөлөөлж байгаа гэдэг ирэмбэ гаргаж байна. За тэгэхээр ялангуяа байгууллагуудын хувьд би саяны энэ одоо арга техникүүдийг ач холбогдлын нэрээр ингээд дугаарлсан байгаа. За тэгэхээр энэ фиш буюу энэ шалтгаан үр дагаврын аргууд эхлээд нөгөө нэг тэр нурууны ихэнх толгой хэсэгт нь ямар асуудлыг ярих гэж байгаа асуудлаа бичдэг байх юм. За тэгээд дараа нь яг тэр нэг загсны энэ яснууд дээр нь ямар асуудлыг үүсгэж байгаа талбаруудаа бичнэ. За талбаруудаа бичихтэй бол нөгөө 4M1 буюу хүн хүчээс яаж шалтгаалж байгаа юм, материал техник хангамжаас буюу тэр машинаас яаж шалтгаалж байгаа юм, материал одоо түүхэд материалаас яаж шалтгаалж байгаа юм уу, арга гаргачлал нь энэ эсвэл орчин нөлөө гэх мэт ингээд талбаруудаа ингэж бүлгэлж хувааж байгаа. Тэгэхээр нөгөө асуудлын том жижигээс нь хэр юм одоо комплекс асуудал вэ, эсвэл ямар үгдээс нь хамаараа та нар 4 талбарт бүлгэлж болно, 2 талбарт байж болно, 6 байж болно. Тэгээ хамгийн дээд нь бол 6 талбарт бүлгэлнэ. Тэрнээс дэшээ бид бас хэтэрхий алдах, хэтэрхий олон юм одоо өсчих болоод ирдэг. За ингээд тэгэхээр энэ загсны ясан аргын нэг давуу тал нь юу вэ гэхээр бүх асуудлуудаа ингээд нөгөө асуудалд нөлөөлж байгаа суурь шалтгаануудыг нэг хавтгайгаар ингэж харуулж чаддагаараа онцлог байдаг. Асуулт тал нь гэвэл энэ шалтгаануудын аль нь илүү нөлөөлж байгаа юм гэдэг ирэмээр харуулахгүй. Энийг бол экспертийн үнэлгээний аргатай хэрэгжилж аль нь илүү нөлөөлж байгаа юм гэдэг юм дотроос олж авч байдаг. За энэ 5 яагаад гэдэг арга гэдэг. Тэгэхээр энэ 5 яагаад арга бол ер нь хувь хүний өөрийнх нь одоо тулгарч байгаа тэр хүний хөгжлийн аль нэг шатанда гацсан байгаа. Хувь хүнд өөртөө нь тулгарч байгаа асуудлуудыг бид нар суурь шалтгаан олж харахын тулд энэ 5 Y хэрэгтэй хэрэгжилж болно гэдэг төхөмжтэй. Эсвэл байгууллагын өдөр тутмын үйл ажиллагаанд гарч байгаа нэг үйл ажиллагаа операшн шинжлэхтэй зүйлүүд алдаа гараад байгаа бол тэн дээр муу ашиглах бас их төхөмжтэй. За энэ бол асуулт арга нь нэр нэг тодорхой. Яагаад гэж хариулт асуугаад тэнд хариулт олох замаар дахиад тэр яагаад гэдэгт асуулт үлдээд ах юм бол энийг бүр төгс одоо дуусна дуустал нь хэрэглэх замаар одоо энэ яагаад гэдгийг давтах замаар заавал 5 байх албагүй л зарим нэг асуудал 3 удаа яагаад гэж асуугаад суурь шалтгаан гарч иж болох байх тийм. За энэ дээр хэдүүлээ одоо жишээ авъя л да. Энэ Вашингтоны хөшөө хууч одоо хурдтай хуучирч байна гэдэг. За тэгвэл яагаад энэ хөшөө хурдтай хуучраад байгаа юм бол одоо асуудлын хөшөө энэ харагдаж байгаа хөшөө амар хурдтай муудаад байна. За тэгэнгүүт яагаад асуусан ч хүчтэй хэмээн бодис хэрэгцээ юм байна. Яагаад энэ хэмээн бодис хэрэглэдэг юм бэ? Хэмээн бодис хэрэглэхгүй байж болдгоо мó яагаад гэсэн чинь тактоны сангас ихтэй учраас бид нэр нэг хэмээн бодистай юм хүчтэй цэвэрлэгч хэлхээсээр аргагүй. Яагаад тактоны бос ихээр үт юм болоо? Хөшөө орчин аюул аалц зүгэлт юм аа. Тэгээд яагаад аалц зүгэлт байгаа юм бэ? Тэр нөгөө дэлэн шумуулаар нөгөө дэлэн шумуул аалцууд дэлэн шумуулаар хоолдог. Тэгээд дэлэн шумуулаар нь энэ гэрлүүд юунд тактонууд хоолдог гэх мэттэй. Тэгэнгүүт суурь шалтгаан нь бол нөгөө яагаад ингэж тэрнгээр юм дэлэн шумуулдаг байт юм бэ гэж ингэ асуунгууд хөшөөг нөгөө илүү юм гоё үзүүлэх гэж шүмэн цаг байна. Гэрэлтүүлдэг. Ингээд нөгөө суурь шалтгааныг нь олчиж байгаа тийм. Хөшөөгтэй хуучирч муудахад нөлөөлөд байгаа зүйл нь гэрэл болж байгаа байхгүй. За гэх юм. За энэ 5 бая аргыг бол бүгд хэллээ. За сул тал нь бол энэ нөгөө нэг юм олон салбарлсан одоо асуудлууд дээр бол энийг хэрэглэх тохиромжгүй. Хэрвээ олон ийм асуудал одоо хариултууд энэ дээр нэг яагаад олон хариултууд гарч ирж олон салгаж байгаа шалтгаан үр дагаврын хэлбэр тохиромжтой байдаг. За энэ алдааны үр дагаврын шинжилгээ бол илүү одоо за эхний хоёр ярьдаг арга бол илүүтэй ингээд нэг асуулт асуух замаар одоо хамтдаа ингээд брейнсторм хийх замаар одоо асуудлын суурь шалтгаан руу тэмүүлж одоо олж болдог бол энэ алдааны үр дагаврын шинжилгээний арга бол илүүтэй яг ялангуяа одоо цалин хэрэгсэл биетээр ингээд инженерингийн компаниуд биетээр бүтээгдэхүүн үзүүлдэг, биетээр төсөл хэрэгжүүлдэг
ийм инженеринг компаниудад бол энэ арга бол маш тохиомжтой. Энэ бол өөрөө NASA-гаас эхлэлтэй одоо онгоц болон машины эд техник үйлдвэрлэдэг бүх одоо инженеринг компаниуд бол энэ аргыг тухайлсан нэг стандарт болгоод авсан ISO стандарт байдаг. Энэ аргыг бол ингэж хэрэгжилж байгаа. Ингэж ингэтлэг хөгжсөн одоо ийм арга байж байгаа юм аа. За тэгээ 6 асуултын техник бол энэ асуудал энэ ер нь энэ 5 яагаад ч тэр энэ 6 асуулт ч тэр ер нь менежер хүний, удирдлага хүний нэг чадах ёстой, эзэмших ёстой зүйл бол ухаалаг асуулт асууж сурах. Ухаалаг асуулт голын олсон асуулт асууж юм бол та ерөөсөө тэрний шийдлийг олчлоо гэсэн. Шийдлийг нь хэн нэгэн гаргаж ирнэ. Асуулт ухаалаг асуулт гэдэг бол өөрөө бараг ажлын 50% байдаг учраас ийм асуулт асуудыг техникүүдийг бол бид нар аюул сайн эзэмшиж асуух хэрэгтэй байдаг. Тэгээд энэ 6 асуултын техник бол өөрөө маш хүчтэй. Энэ асуудлыг хэн илрүүлсэн? Энэ асуудлыг шийдэхгүй юу болох юм? Хизэнээс эхэлж илэрсэн? Хаана гараад байгаа юм? Яагаад энэ асуудал бий болоод байгаа юм? Өмнө нь яагаад тохиолдсон байсан? Тэгээд энийг яаж илэрсэн? Хэрхэн гарч ирсэн ч гэдэг. Тэгэхээр ийм асуултаар хөөж за ийм техникүүд байна. За энэ техникүүдийг та нар би нөгөө дэлгэрүүлээд үзэж болно энэ гэдэг утгаар бүгдийнх нь одоо нэр нэршлиг англи хэлээр байна. За онцлогоор бизнесийн жишээ энэ удаа манай практик. Бид нар бол ингээд байгууллагууд дээр очиж яг бизнесийн бид нар илгөөд бизнесийн процессын болон үйл ажиллагааны онцлогоонуудыг илүүтэй ажилладаг. Ялангуяа үйлдвэрлэлийн салбар, үйлдвэрлэл үйлчлэгийн салбарлууд илүүтэй манай клиентууд бид тэр чиглэлээр туршлагатай байдаг. Тэгээд очиод ингээд онцлогоо явуулсан. Онцлогон дээрээс үндэслээд аль одоо талбар дээр энэ асуудлууд нь байгаа юм бэ гэдгийг ингээд харилцаад бид нар бол яг энэ талбарын энэ асуудал дээр ийм шийдэл боловсруулж өгч байна. Ийм одоо гаргалгаа та бүхэн санал болгож байна гэдэг. Тэрэн дээр хэрвээ ингээд одоо хоёр тал зөвшөлтсөд явах юм бол хэрэгжүүлэлттэй хэлдэг. За ингээд хэрэгжүүлэлтээс ингээд үдэн гаргаад ингээд явна гэх ийм байдлаар бид нар бол одоо ажилтдаг. Нэгсэндээ бизнесийн үйл ажиллагаа ялангуяа процессын шинжилгээ тэгээд тэр операшн дээр нь одоо онцлогоо хийлээ. За онцлогоо хийгээд алийг нь бидний ирэмбэл олон асуудлууд гарч ирнэ. За тэрэн дээрс бид нар алийг нь илүү бид нар нөгөө цааш нь нөгөө төсөл болгож энэ шийдлийг нь санал болгож чадах юм бэ гэдэг шийдлээ бид нар гаргадаг, шийдлээ хэлдэг. Тэр шийдлийг нь клиент хүлээн зөвшөөрөөд явах юм бол бид нар тэрийг жижиг төсөл хийгээд ингээд ажиллаа явдаг. Хэрвээ тухайн ийм шийдэл саналгууд бид юу яах вэ? Заавал тэр байгууллагад хэрэгжүүлэх өөрсдөө хэрэгжүүлж болно шүү дээ. Тэгэх юм бол бид нар тэрэнд нь тэр онцлогог нь хийгээд ийм арга зүйгээр ингэж хандаарай гэдгийг ингээд зөвлөм чиглүүлээд бүх одоо арга аргачлалыг нь заагаад өгдөг ийм ч устай ийм ч үегээр явдаг. За тэгээд яг энэ онцлогоонд ямар арга техникүүд хэрэглэх юм бэ гэхээр ер нь бол ярьцлагын маш олон техник аргуудыг хэрэглэж болно. Шалгах хуудсуудыг хэрэглэдэг өөрсдөө чеклистүүд гэсэн тийм баримт бичгийн буюу контент анализын аргууд хийн, дүүн шинжилгээний аргууд хийн, ажиглалтын болон ажлын байрны зураг авалтууд хийгдэнэ. За ажлын хэмжил үнэлгээ туршилтууд явагдаж болно. Mystery shopper буюу нууц үйлчлүүлэгчийн аргаар явж болно. За тухайлсан шинжилгээний аргуудыг ингээд хэрэгж болдгоо гэдэг. Ингээд ийм аргуудаас тухайн одоо байгууллагын онцлог тэр үйл ажиллагааны онцлог тохируулаад ингээд хослуулаад аваад явах юм аа. За ингээд онцлогоо хийгээд асуудлын тэр нөгөө нэг проблемын том issue асуудлуудын суурийг нь ингээд талбайг илрүүлчлээ. Олон нөлөөлөгч хүчин зүйлийг олчлоо. За тэгээд тэн дээр ингээд олон одоо тэрийг шийдэх хэд хэдэн шийдлийн хувьрууд байна гэж бодоход бид нар яаж шийдэл сонголтоо хийх юм бэ гэхээр энэ матрицыг ийм үр дүнгээ өгдөг. Тэгээд бид нар энийг нөгөө гаргах хүчин зүйл буюу нэг цаана нөөц яригдж байгаа санаа бодороо нөөц гэдгийг бол бид нар цаг хугацаа, санхүү, хүн хүч, мэдлэг ур чадвар гэх энэ болгоныг хэлж байгаа. Энэ хүчин зүйл гэж тэрийг нөөц гэж ойлгочихсон. За тэгээд энэ хүчин зүтгэл нөөцийг гаргаснараа хэр нөлөөлөл бий болж байгаа юм бэ? Тэгэхээр бид нар аль болох баг нөөц, баг хүчин зүтгэл зарцуулахад тэндээс өндөр нөлөөлөл одоо үзүүлж байх ажлыг quick win гэж хэлдэг. Quick win гэж англиар хэлдэг. Quick win projects гэдэг байх юм бол тэгэхээр аль болох баг хүчин зүйл баг нөөцөөр зарцуулаад өндөр нөлөөлөлтөй байж болох бүх санаануудаа энэ дөрвөн талбарт шийдлийн сонголтуудаа дөрвөн талбарт хуваагаад хүчтэй нөлөөлөлтөй энэ
талбарын ажлыг бид нар одоо төсөл болгож авч явъя гэж сонгож авдаг гэсэн. За их нөөц зарцуулаад их хүчин чармаас гаргаад өндөр одоо нөлөө үзүүлэх ажлыг бол урт хугацаанд хийнэ гэж бодож энийг бол бүтэн одоо энэ эртнээс нөөц төр төсөв төлөвлөгөөг нь гаргаад ингээд урт хугацаанд ингээд хийгээд явах хэрэгтэй. За бага нөөц бага хүчин сэтгэлээр бага сул нөлөөлөлч сул хүчин сэтгэлийн сул ажил байх юм бол энэ яг бэ хөлбөр ер нь энэ чиглэлийн асуудал бас хийгээгүй шийдэж болно. Яг л энийг хийхийн хэрэгээр бид нар туршлагач гэдэг хүмүүсийн амьдралыг дадлгуулж өгдөг учраас хийж болно. Энэ бол BBC план. За гэтэл маш их хүчин сул гаргаад агуу бага нөлөөлөлтөй байгаа бол бид нар ийм прожект ийм одоо юу гэдэг авахгүй энийг шууд орхих хэрэгтэй гэж ийм одоо матрицыг ашиглаж шийдэл сонгох хэрэгтэй. За тэгээд шийдлийг ингээд одоо асуудлын тэр шууд шалтгааныг илрүүлчлээ. Тэр суур шалтгааныг арилгахад чиглэсэн одоо энэ төслүүдийг алин сонгох вэ гэдгээс шийдэл сонголтын матриц ашиглаад сонгочтоо. За үүний дараа ямар арга хэрэгсэл ашиглаж энийг төслийг хэрэгжүүлэх юм бэ гэхээр үйлдвэрлэлийн менежментийн арга байна. Процессын сайжруулах технологийн арга байна. Үн цэнийн зураглалын арга гаргаж болно. За Six Sigma, Lean Six Sigma-гийн аргууд байдаг. За тэгээд энэ болгон өөрөө ер нь нэг энэ Agile Kanban эсвэл ISO 21500 төслийн удирдлагын энэ төслийн аль нь төсөлж хэрэгжиж байгаа учраас энэ төслийн удирдлагын энэ ерхий суурь зарчмуудыг одоо хадгалж ингэж одоо хэрэгждэг гэсэн. За бидний хувьд Zero Consulting-ийн удирдлага бизнесийн онцлог зүйл үйлчлэгэнд ашигладаг юм 9 алхам загвараар явдаг. Энэ бол тухайн одоо бизнесийн асуудалтай талбайг нийлүүллээ. За асуудлыг тодорхойлж урьдчилан шинжилгээ хийлээ. Асуудлыг томьёоллоод шийдвэрийн хувьдрыг нь санал болголоо. За тэгвэл хамрах хүрээ үр дүн төслийн чадвараа тодорхойллоо. Энийг хоёр талууд зөвшөөрч авах нь хамтын ажиллагааны дээрээ байгуулдаг. За тэгээд төслийг хэрэгжүүллээ. Төслийн одоо хяналт мониторингийг явууллаа. Төслөө хүлээлгэж өгөө төслийг хаалаа гэдэг энэ аргалт нь өрхийн хариуцлага хэмээн бичсэн байна. За бид нар бол ийм нэг сайхан загвараар ажиллаад явдаг багч. За ийм төслийн үр дүн юу гардаг юм бэ гэхээр хуулийн болон зохицуулалтын шаардлага нийцлийн үнэлгээнүүд гарч болно. Сонгогч талуудын одоо үнэлгээ тэр сонгогч талуудтай хэрхэн харилцах гэдэг стратегиудыг гарч ирж болно. Стандарт аргын заавар, үйл ажиллагааны гарын авлууд гарч ирж болно. Чадагчдын сургалтын хөтөлбөр одоо хөтөлбөр юм уу гол процессын процедурууд гарч ирж болно. Процессын төлөвлөгөөнд гарч ирж болно. Тэ процессын гарц үзүүлэлтүүдийн тодорхойлж болно. За харилцаа холбооны матриц стратегиудыг гаргаж ирж болно. Хэрэглэгчийн хүсэлт шаардлагыг одоо ойлгоод үйл ажиллагааны индикатор процессын одоо шалгуур үзүүлэлт рүү хувиргах ийм одоо асуудлууд байж болно. За тэгээд тухайлсан сургалт хөгжил коуч менторинг хэрэгсэл байж болно. Ялангуяа бид нар нөгөө Монголд хамгийн том менторингийн хөтөлбөрийг дизайнлж хэрэгжүүлсэн юм туршлагатай байгаа учраас сүүлийн үед бол ингээд байгууллагууд дотоодтой коуч менторинг хөтөлбөрөөр хийгдэх бас нэг холбогдож энэ чиглэлээр хэмжээний туршлага нөө хав би болол явж байна. За тэгээд гих мэт ийм төслийн гарц үр-дүнүүд одоо би болт юм аа гэж. За тэгэхээр хэрвээ ингээд зөвлөх үйлчлэгээний байгууллагатай энэ бол энийг бол байгууллагууд хүмүүсийн асуудаг асуултууд нэг тийм зөвлөх үйлчлэгээ ахын давуу тал нь юу гэдэг юм бэ гэх юм бол богино хугацаанд байгууллагын мэдлийн сувгийг нэмэгдүүлдэг. Тэгээд зөвлөхийн мэдлэг арга зүй нөө хав тэр чигээр яг тэр хүрээнд очдог байхгүй юу. Тэгэхээр байгууллагын одоо мэдлийн нэг том их юм гоё их сурвалж болж болдог. За тэгээд нэг одоо зөвлөх үйлчлэгээний байгууллагатай харилцагчлаар тухайн байгууллагатайгаа ингээ байнгын харилцаатай юу байнгын мэдлэг мэдээлэл яг авч боддог нэг юм менторингийн харилцаа үүсчдэг. Тэдгээр бол аягүй том давуу тал дагаад явж байдаг. Нэг удаагийн харилцаа үүсээд үүдтэй даваад юм олон одоо өөр ашиг цогтой явж байдаг. Ер нь зөвлөх үйлчлэгээний үйлчлэгээ аваад зөвлөх үйлчлэгээний байгууллага сонгоход бол анхаарах ёстой зүйл бол ёс зүйг нь харах хэрэгтэй. За яг өөрсдийнхөө тэр юу хүсэж байгаа вэ гэдэг ямар хүрээ ямар үйл ямар хүлээлт байгаа гэдэг энэ зүйлээ маш сайн тодорхой болгож одоо хамтын ажиллагааны ажил гүйцэтгэлээр гэрээгээ байгуулах хэрэгтэй. Тэгээд гэрээний удирдлага, гэрээний менежмент, гэрээгээ бол маш сайн одоо асруулах хэрэгтэй байдаг. Ялангуяа бидний монголчуудын хувьд ингээ яг юу хийж байгааг мэдэхгүй хэрнээ. Ерөнхий зүйл яриад тэгээд ерөнхий зүйлээ байгуулдаг. Тэгээд тэрнийхээ үр дүнд
аль талууд бол ингээд маш их зовдог. Тэгэхээр аль болох тэр зөвлөх үйлчлэгийг юус ажиллаж байдаг хамрын бүрээгээ маш нарийн болгоод ямар үр дүн хүрэх гэж байгаа, ямар алхам ажлуудыг хийх гэдэг хүлээлттэй гэж нэгтгэхэд тэрийг гэрээний удирдлагаар усан зөвлөсөн байхад энэ ажил үнэхээр амжилттай явдаг. За тэгээд эцэст нь зөвлөх үйлчлэгээ хөнгөлөлттэй авах боломжууд би бол энийг одоо жижиг дунд аж ахуйн нэгжүүд бол нэн төрөнд одоо ирж уулзсан хүн болгоноор хамгийн их хэлдэг зүйлүүд бол энэ. За EBRD Европын сэргийн хамтлагийн төлөвлөлтийн ажлын банк бол менежментийн зөвлөх үйлчлэгийг дэмждэг юм үйлчлэгийг явуулдаг. Яг бол Европын сэргийн хамтлагийн ажлын банк өөрөө маш том одоо санхүүгийн зээлдүүлэгч байгууллага. Тэгэхээр нөгөө талд тэр зээлийн үйлчлэгийг авах жижиг дунд аж ахуйн нэгжүүд бизнесийн байгууллагад хүчтэй байвал тухайн байгууллага өөрөө стратегийн энэ одоо байгууллагууд менежментийн зөвлөх үйлчлэгээ аваад нөгөө бизнесийн байгууллагад хөгжөөсэй гэдэг хүсэл эрмэлзэл бол болсон. Яг нь бизнесийн менежментийн байгууллагууд томрох тусам EBRD-ийн одоо гарах санхүүжилт гэдэг шүү дээ. За тэр хүрээгээр EBRD бол менежментийн зөвлөхүүдийг дэмжих, менежментийн зөвлөх үйлчлэгээ авч байгаа жижиг дунд аж ахуйн нэгжүүдийн 70% хүртэл нь тэр зөвлөх үйлчлэгээний төлбөрийг хөнгөлж өгч байдаг. За ийм одоо үйлчлэгээ би тэгэхээр EBRD руу танах одоо энэ сонсож байгаа менежерүүд бизнесийн өвнөр эзэд байх юм бол заавал хандаж одоо энэ боломжийг аваарай гэж хэлмээр байна. Ялангуяа ковидын үед бол дахиад тусгай бодлын боломж бол нийцсэн байгаа. За экспортыг дэмжих төсөл бол Дэлхийн банк сангийн яамнаас Дэлхийн банкны санхүүжилттэй сангийн яамны захиалгаар хийж байгаа юм томцол. Ялангуяа экспортод бүтээгдэхүүн үйлчлэгээ гаргахыг гэж байгаа байгууллагууд бол ийшээ очих нь зүүн хэрэг. За хөгжлийн шийдлийн бэст төсөл сая 10 сая долларын санхүүжилтийг бол авсан. Энэ хуучин нөгөө нэг Америкийн одоо дотор төлөвчтэй одоо мөнгнөөс олж иж байгаа юм том одоо төсөл явж идэг. Тэгэхээр бэст төсөл бол маш юм агрессив буюу их эрчтэй, хуттай, түрнгийгээр айгуу юм амбицтайгаар одоо бэст төслийн хүрээнд явж байгаа. Тэгэхээр ялангуяа орон нутгийн одоо бизнес эрхэлж байгаа байгууллагууд бол энэ бэст төсөлтэй хамрагдаад энэ санхүүгийн одоо санхүүгийн дэмжлэгээс гадна техник тусалцааны олон одоо дэмжлэг энэ төслийн хүрээнд өгдөг учраас энэ рүү бол заавал одоо хамрагдах нь зүйтэй. За манай байгууллагын хувьд бол энэ Easy House буюу нөгөө хүнсний аюулгүй байдлын хүнсний аюулгүй байдлын эзэн засгийн хамлалт шинжилгээгээд хас гэдэг 22 мянган нэг бүлэг болдог л доо. Хас дангаараач бас сертификашн авдаг Easy House байна. Жижиг дунд аж ахуйн нэгжүүдийн чанарын төдийн тогтолцоо дэмжих хөтөлбөр байдаг. Энэ хөтөлбөрүүдийн хүрээнд бас бид тодорхой хэмжээний тэтгэлэгтэй энэ хөтөлбөрүүд бол явуулдаг. За GIZ-ийн Big гэдэг төсөл бий. Business Innovation Group гэдэг. За энэ Big төсөл бол оюут толгойн ханган нийлүүлэгч нарт зориулсан нэг чадваржуулах чиглэсэн юм хөтөлбөр байгаа. Хэрвээ оюут толгойн ханган нийлүүлэгч бол тийшээгээ бүтээг тэдний ханган нийлүүлэгчийн бараа бүтэгийн нийлүүлдэг юм байх юм бол энэ Big руу бас очиж боломжийг бол авах хэрэгтэй. За ер нь зөвхөн энэ бол дандаа бизнес зөвлөх үйлчилгээний хүрээнд өгдөг одоо хөлттэй зээл болон бусад одоо боломжуудыг байсан бол за одоо энэ харагдаж байгаа дэлгэцэн дээр ер нь бизнесүүдийн хувьд санхүүгийн болон техник тусалцааны ямар дэмжлэг авч болдог вэ гэдэг ийм одоо их сурвалжууд байна. За жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих төвөж бий, жижиг дунд үйлдвэрлэлийн дэмжих сан бий, шинжилгээ технологийн сан бий. Ялангуяа инновацлог продуктууд хийгээ явж байгаа. Альва нэг үйл ажиллагааны инновацлог гэхээр ганцхан цоо шин санаачлаг биш шүү дээ. Нэг сав баглаа бодлыг эсвэл операшны нэг үйл ажиллагаа ямар нэг инновацлог юм шингээж гисэн байгаа бол шинжилгээ технологийн сан руу хандаж болно. За тусгай сангууд байна тийм тариалал эрхлэлтийг дэмжих сан. За мах сүү өндөргээ тусгай сангууд бий. Тусгай сангууд руугаа хамааралтай тусгай сангууд руугаа их одоо гэрхаа байх хэрэгтэй, хайж олох хэрэгтэй, гуглдэх хэрэгтэй. Тухайн байгууллагууд руу очиж уулзах хэрэгтэй. За нийслэлийн шинжилгээ үйлдвэрлэлийн инновацийн газар гэж бий. Энэ Улаанбаатар инновацийн хаб гэж бий. За энэ дээр бол нэлээд бизнес инкубаторын жижиг үйлчлэгнүүд үзүүлдэг. Одоо бүтэн жилийн хугацаанд тэнд байгаа офисыг метр квадратын 16 мянга төгрөгөө метр квадраттай түрээслэх очтой амдэргээд одоо дундын офис маягаар хэрэгжүүлдэг ийм би за жишээ нь сая би миний ажилласан нүүбийн хөгжлийн хөтөлбөрийн төвцөө харгууч төслийн хүрээнд бол бид нар нийслэлийн шинжилгээ инновацийн газрыг цааш нь ямар ч зүйл хөгжүүлэх өндрөдөө нэлээд тийм ажлууд бол хийгдсэн. Тэгэхээр энэ рүү бас ялангуяа Улаанбаатарт байрладаг боломжууд биш бас байна.
За тэгээд Jaica, Koika танай Азийн сан. За эдгээр бол тодорхой хэмжээний байнга ингээд нэг юм жижигхэн одоо юмуд зарж байдаг. За Азийн хөгжлийн банкны томоохон ер нь Азийн хөгжлийн банк өөрөө дангаараа тендер Монгол зарлах нь бол ховор. Гэхдээ Азийн хөгжлийн банкны одоо жишээ нь хөдөө аж ахуйн өдөржин хөгжлийн санхүүжилтийн ингээд 50 тэрбумын одоо санхүүжилт 50 тэрбум долларын санхүүжилт 2018 он 4 жилийн хугацаанд гэж 22 онд дуусна тийм. Тэрний хүрээнд яамдууд одоо хуваарлж аваад яамдууд ингээд өөр өөрсдөө ингээд тендерүүд зарлаа явдаг. Тэгэхээр Азийн хөгжлийн банк цаашдаа юу хийх гэж юм бэ? Ямар одоо санхүүжилтийг Монголд өгч ийнэ гэдгийг аюулсан харж явах хэрэгтэй. Тэгээд тэр яамдууд руу очиж уулзаад бүр үнэхээр та нар үнэхээр одоо мундаг экстра планер, антрепланер биш экстра планер байх юм бол энэ одоо санхүүгийн боломжуудыг төсөв бичээд өөрсдөө авах боломжтой. За тэгээ хаан банкны жижиг дунд бизнесийн төв байна. Ялангуяа хаан банкны харилцагч нартай бол нэлээд бас энэ чиглэл рүү чадваржуулах гад яваад байгаа. За бусад томоохон компаниуд бизнесийн одоо нийгмийн хариуцлагын хүрээнд янз янзын төлөвлөгөө хэрэгжүүлдэг. Mobicom, Оюуталба, Mobicom-ийн Mompay гэдэг та нар мэднэ аппликейшн. За Mompay бол тэр онлайн одоо худалдааны платформ болж жижиг дунд аж ахуйн нэгжүүдэд бүрэн одоо орж ирээч. Мөн одоо Mobicom-ийн мэдээлэл харилцаа холбооны чиглэлд тэд томчуудын олж харж чадахгүй байгаа санаанууд байх юм бол хамтдаа хөгжүүлээд явъя гэдэг ил тод ингэ зарладаг тийм. За тэгэхээр нэг ийм мэдээ эдэрлүү ингээд айгүй юм жишг сороогоор хандаж байгаарай гэж хэлмээр байна. За гадагшаага Аз руу гэх юм бол энд нэмэлт болгодог мэдээлэл хэлэхэд entrepreneurship экосистемийг хамгийн сайн бий болгосон орноор бол Таиланд 2019 оноос хойш 2018 оноос хойш цойлж байгаа. 2019 онд Таиланд энэ entrepreneur нийгмийн enterprise entrepreneurship-ийн маш олон төслүүд бүрөө бүүм хийж гарч ирсэн. Тэгээд тийм учраас одоо ер нь Азид бол Таиландд очиж компани байгуулдаг болсон. За тэгэхээр энэ Таиландын энэ Youth Collab гэдэг энэ CTF сан болон нүүбийн хөгжлийн хөтөлбөр хамтарсан нүүбийн хөгжлийн хөтөлбөрийн бүсийн төв Бангкокт байрладаг хамтарсан ийм Youth Collab гэдэг ийм санаачлагыг 2019 онд одоо гаргаад тэгээд маш агрессиваар 25 орн салбартаа одоо 25 орнд үйл ажиллагаа явуулж байгаа. Тэгээд бид нар энэ хүрээнд сая 12 сарын 23-24-нд энэний туршлагаас суралцах Азийн одоо амжилттай явж байгаа entrepreneur залуучууд суралцах хүрээнд бол нүүбийн хөгжлийн хөтөлбөрийн нийслэлийн захиргааны намын газар хамтраад вебинар амдраас хийгдсэн байгаа. Тэгэхээр би энэ нөгөө юуг нөгөө та одоо жишээ нь манай нөгөө томьёо аппликейшн гэхэд энэ Youth Collab дээр нь доктор Springboard програм байгаа. Энэ Springboard програм руу та орж суралцаарай. Үнэгүй одоо ийм юу байж байгаа. За тэгэхээр тэн дээр бол нөгөө энэ стартапуудыг дэмждэг, entrepreneur-ыг дэмждэг маш олон сангууд. Тэгэхээр тодорхой хэмжээний англи хэлтэй англи хэлээр өгүүлбэр гаргадаг боломжтой залуучууд бол тэндээс ингээд бүтэн ингээд нөгөө бойжуулалтын гарааны их хөрөнгүүдийг аваад явж болдог. За томьёо ап бол тэр accelerator entrepreneur гэсэн бүр тусгай нэг юм програм байгаа. Тэрний одоо хавар бол багтаад тэгээд боож удаж гарч ирсэн аппликейшн бол томьёо ап гэж очиж тийм маш амжилттай 5 сард нээсэн өдөртөө сая 10 сарын байдлаар 100,000 хэрэглэгчтэй болсон явж байгаа жишээтэй. За ийм нэгэн боломжууд байдгийн шүү гэж хэлээд өнөөдрийнхөө одоо вебинарыг өндөрлөөд асуулт хариултын хэсэг рүү оръё. Одоо бол асуултууд чөлөөтэй асуулт асуух нь түрүүчийнхаар нөгөө гараа өргөд явчих болно. За би ингээд нөгөө юу screen share stop хийчих. За одоо 23 байна тийм. Окей. За уянга гараа өргөсөн байна. Уянга микрофоноо нээгээд эсвэл видеого бас камера бас нэгээд тэгээд асуулт асуурай. Бид нар ер нь асуулт хариулт бол ер нь хамгийн гол хэсэг шүү дээ. Асуулт хариултаар их олон одоо дурддаггүй зүйлүүд эсвэл ингээд нэг бүрхэг ойлгосон зүйлүүд их сайн хэлж яадаг. Нэг хүний асуултаар нөгөө хүмүүс бас аягүй сайн ойлголтод гүнзгийрүүлж яадаг учраас. Уянга асуугаарай. Уянга сонсох байгаа юм болов уу? Болон гараа өргөсөн байна. За энэ чатаар асуултууд орж ирсэн юм шиг үү те. Окей, чатаар явуул. За
За. Асуулт авах бол шууд өндөрлөө шүү. Манайхны бидний нөгөө нэг боловсролын системд нөгөө боловсролын системийн л юу л да продуктууд л да бид нар бүгдээрээ манай боловсролын систем бидний ямар болгож хувирсан гэхээр нөгөө юм асуулт асуух чадвар хөгжүүлдэг байхгүй юу. Тэгэхээр асуулт асуух чадвар бол тэр чигээр critical thinking байдаг. Нөгөө тунгаан бодох чадвар бол тэр чигээр асуулт асуух чадвар байдаг. Тэгэхээр нөгөө асуулт асуух чадварыг ерөөсөө бид нар нөгөө зааж сургаагүй. Тэгээ юу буруу юм асуучих юм бол буруу томилчдаг байсан учраас энэ лам ханд асуугаад байна. Лам ханд шууд асуугаарай. Шууд микрофоноо нэгээл асуугаач. Сайн байна уу? Энэ өдрийн минь түгье. Оо сайн байна уу? Мэдээлэл өгч аваад өөрт чинь баярлалаа. Баярлалаа. За бид энийг яцсан хөө. Одоо энэ Азийн хөгжил Жоо нааш яраарай. Лам хандаа дуун сонсогдохгүй байна. Лам хандаа дуун сонсогдохгүй байна. Хэрвээ чи нөгөө нэг интернет нөгөө жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сангууд үүж байдаг юм бол нэгдсэн байдлаар цогц байдлаар Лам хандаа чиний асуудал сонсогдсонгоо тасалдчихлаа. Дахиад хэлээрэй. боллоо. Одоо энэ нөгөө жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сангийн бус Азийн хөгжлийн сангийн ер нь нөгөө бусад одоо сангууд дээр яг одоо дэмжлэг үзүүлээд нэгдсэн журмаар зөвлөлж өгдөг газар байдаг юм болов уу? Танах тэгж зөвлөж байна. Окей. Яг хөө зуурчилж өгдөг газар гэж бол мэдээж байхгүй шүү дээ. Мэдээж байхгүй. Зүгээр яг тийм пропозал ер нь ихэвчлэн энэ одоо жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сан дээр энэ дөр бол өөрсдөө өөр дээр нөгөө нэг шаардлагууд байдаг шүү дээ. Юу бүрдүүлж ирэх вэ? Яах вэ? Тэгээд тэрийг нөгөө нэг ер нь болж ийн үгүй юу? Иймэрхүү байхад агуулга нь яаж ийн гэдэг нөгөө техник туслалцаа бол ирж авч болно. Техник туслалцаа бол хинээрч авч болно. Ганцхан бид нар гэхгүй ер нь энэ менежментээр ажилладаг зөвлөгөөч байна. Нэлээд юм чадвартай нэрчилж болно. Ер нь тухайн байгууллагын хүмүүсүүд өөрсдөө одоо чинь экспортыг дэмжих төслийнхаа અંદર өөрсдөө бүр энэ дээр зөвлөдөг юм зөвлөхөдөө гаргачихсан байдаг байхгүй юу? Тийм. Тэгэхээр ер нь тухайн байгууллагаараа шууд өөрсдөө очиж уулзаад боловсруулсан юмнууд өгөөд санаа бодлоо ингээд хуваалцаад явах нь бол ер нь зүйтэй. Дахиад нэг юм. Зөвлөгөө өгөх үйлчлэгээний компани ямар нэгэн байдлаар нийлэх гэж үзэж байдгүй. Одоо тусгай зөвшөөрөл ч юм уу ямар нэгэн шаардлагатай тавигдах шаардлагатай гэж ер нь тэр тийм салбараас хамаарна. Чинь юу гэм барилгын зураг төслийн үйлчлэгээ, инженерингийн үйлчлэгээнүүд бол мэдээж нөгөө нэг зөвлөх үйлчлэгээнүүд зөвлөх инженер байх хэрэгтэй. Тэгээд бусдаар менежментийн чиглэлийн бүх зөвлөх үйлчлэгээ, менежментийн чиглэлийн сургалтын дээр бол ямар ч тийм энэ салбар руу ороход оролтын барьер буюу тэнд тавьдаг лиценз тусгай зөвшөөрөл гэж үуч баггүй. Ерөөсөө баг. Та хэрвээ мэрэгсэн чиглэл өөрийнхөө мэрэгсэн чиглэлээр яг энэ менежмент энэ сургалт руу бол өөрийнхөө одоо энэ чинь яг нэг хувь хүний тухайн мэрэгжилтний өөрийнх нь имиж дээр өөрийнх нь чадвар дээр тулгуурлаж явдаг байхгүй юу? Яг бид нар ч зүгээр юм ISO руу орж ирээ. ISO-гийн одоо зөвлөх үйлчлэгээ, ISO-гийн зөвлөх болоо гэх юм бол бид нар бол одоо юу гэж хэлэхээр Канадад төвтэй PCB гэдэг яг энэ ISO-гийн чиглэлийн одоо зөвлөхүүдийг сургадаг, үнэлгээжүүлдэг, гэрчлэгээжүүлдэг энэ том схем бий. Тэрнтэй бид нар хамтарч тэнд хүмүүсээс сургаж имиж явдаг. Тэрнээс бол зөвлөх үйлчлэгээний менежментийн чиглэлийн зөвлөх үйлчлэгийн салбарт бол ямар ч оролтын юм нэг барьер тийм юм бол байхгүй. Одоо нэг хөлбөмбөгийн аюулгүй байдал эрүүл ахуйн чиглэлээр наад чинь бол өөрөө хуулиндаа заасан хөлбөмбөгийн юутэй шүү дээ. Өөрөө нөгөө тусгай зөвшөөрөл энэ чиглэлийн сургалт авахд бол тусгай зөвшөөрөлтэй зөвшөөрөлтэй. Тэр нь бол хөлбөмбөгийн аюулгүй байдал ч гэдэг 370 дугаар тушаалаар гэдэг нь өөр тийм дүрм журм байгаад байна уу? Тэр би яг нөгөө нэг хабын чиглэлийн 45,000 гэдрээр мэргэжсэн хабын зөвлөлт өндөр биш болохоор наад нөгөө нэг тухайсан энэ техникийн юм топ мод хэлж чаддаг. За баярлалаа. За баярлалаа. Манай байгууллагын хувьд бол өөрөө офисерийн хувьд бол хөлбөмбөгийн аюулгүй эрүүл ахуйн сургалтууд хийдэг. Зөвшөөрөлтэй 11 оноос хойш тэгээ сая нөгөө гамшигын үнэлгээ хийдэг бас тусгай зөвшөөрөлтэй. Нөгөө юуны гамшигаас хамгаалалтын газраас авах юм байдаг шүү дээ. Тийм үйлчлэгээ би бол өөрөө тэр чиглэлийг хариуцсан зөвлөх сурагч юм биш. За. За баярлалаа. За баярлалаа. Батханлаа.
Сайн байна уу доктор? Нэг юм асуухсаа. Ер нь бол цаашдаа ер нь би бас өөрийнхөө карьерийн хувьд нөгөө нэг одоо нөгөө менежментийн зөвлөхийн жоохон сонирхоод байгаа аахгүй. Тэгэхээр яг Монголд одоо ер нь яг менежментийн зөвлөх болоход одоо яг холбоо байд юм лээ. Гэхдээ ер нь одоо сургалт ч гэдэг юм уу те юу дээр хаагур ямар сургалт явд юм бол ямар шалгалт одоо юу дээр өгчиж хүн одоо менежментийн зөвлөх болох боломжтой юм болоо. Тэгээ яг аль чиглэлээр яг жишээ нь ISO бол ингээд аюул сайн дагах үндэслэх их сайтай байдаг учраас бид нар бол түрүүнд хэлсэн Канада төвтэй PCB ингээд бусад энэ нөгөө Азийн төв айлын энэ компаниуд тэгээ яг энэ чиглэлээр тэрэ бүр менежментийн ямар чиглэлээр явж байгаа юм бол хүний нөөцийн чиглэлээр явах юм уу? ISO process 2 л айгүй сонирхолтой байгаа. Бол тэгэл жишээ манайх руу ирж одоо хүсэлтээ илэрхийлж бидэртэй нэгдэж болно. Тэгээд ISO-гийн хувьд л нөгөө PCB шиг юм мэрэгчлэнүүдийг үнэлж гэрчлэгээжүүлдэг юм том схем би 17/0/24-өөс юуны стандартын дагуу ISO-гийн. Тийм том схемүүдийг л одоо сурч бид лид имплементер энтрийн одоо гэрчлэгийг авч иж авал илүү өөр ер нь тэгж авч байгаа. Том схемүүдтэй нэг бидрээс үйлдэлж байна. Окей, манай энэ полиг амжилт полиг үйлдэлүүд юм бид нар айгу маш том хувь нэмэр оруулах. Тэгээд дараагийн удаа ер нь 7 хоног болгоны 5 дахь өдөр яг энэ цагтаа бид нар нөгөө хэлэгч харилцаа халамжлах үүднээс мэдлэг хуваалцах ийм вебинар явагдаж байх юм байна. Тэгээд дараагийн удаад манай үүсгэн байгуулагч Охин Батбаяр байгаа. Энэ ISO-гийн стандартуудыг бизнесийн байгууллага хэрэгжүүлэх ёстой вэ? Хэрэгжүүлэхэд одоо шийдвэр нь стратеги нь ханаасаа гарах ёстой, ямар стратеги гаргах ёстой вэ гэдэг талаар мэдлэг хуваалцгаа. Тэгээд энэ чиглэлээр сонирхол дараагийн арга барил байна. Тэгээд нөгөө яг үнэхээр өөр одоо ямар санал хүсэл байна тэрийг бол нээлттэй. За уянга гар үргээд уянга яг. Уянга дээрээс хойш raise hand хийжэл байгаа. Байна уу? Байна яраарай. За Батбаяр байна. Сайн байна уу та? Сайн байна уу Батбаяр байна. За энэ компани дээр одоо энэ зөвлөх үйлчлэгээ дээр авал үн өртөг нь ямар хүнтэй байдаг юм бол тэмхүү юм одоо би тэгж л ойлголоо шүү дээ. Зүг таныг одоо би анх удаага л одоо бас жоохон талаас нохцроод ороод ирсэн. Бид нар өнөөдөр нөгөө бизнесийн онцлогын талаар ярьсан. Бизнесийн онцлог гэж юу юм? Манайд мэдээж бизнесийн онцлогны гэдэг юм үйлчлэгээ бас байдаг гэмдэргээд тэгээд бизнесийн онцлогыг ер нь өөрсдөө хийвэл та нар яаж хийх юм гэмдэргээд ингээд ийм ярьлаа л та. Өөр яг ямар зөвлөлөөс сонирч байгаа гэдгээс болно. Бид нар бол нөгөө ISO-гийн хэрэгжүүлэх дээр бол фокусж явдаг. Тэрийг дагаад одоо бизнесийн онцлогоо гарч ирж байна. Эсвэл яг нөгөө байгууллага дээр тухайлсан юм нийцлийн аудит, үйл ажиллагааны аудитууд явуулж болж байна. Байгууллагын дотоод ажлуудыг хөгжүүлэх, коучинг, менторингууд байж болж байна гэх мэт. Тэгэхээр нөгөө зорж байгаа нь юу зорж байгаа, юу шийдэх гэж байгаа гэдгээс хамаарат ямар одоо хүн цаг тэрэн дээр зарцуулах юм гэдгээс хамаарат үнэлгээ өөр. зөв хаана очив? Юуны төв шуудангийн баруун талд экспресс тав гэдэг чинь нөгөө практик баталтай нэг улаан хөрөн барьж байгаа гэж 15 давхар ганцхан өндөр байдаг гэдэг төв шуудангийн талаа. Тэрний 15 давхарт 1502 тоо. Тэгээд нөгөө Observe Consulting Mongolia гэдэг Facebook хуудас бий. Тэр чатаар муу холбогдож болно. Өөрөө ирээд уулзвал саний хаягаар ирээд уулзч болно. За баярлалаа. За одоо нэг асуулт. Би одоо энэ дуусна. Байна. Сайн байна уу? Хай. За манай найз миний оноо хай. За. Ой хичээл сонслоо гэж. Мэдээлэл авлаа. Баярлалаа. Тэгээд юу одоо энэ сайн нэг гоё хөөрхөн гоё арга зүйнүүд байна л та. Диаграмнууд байна. Тэгээд нэг тэ янз бүрийн тейбл, темплейт гэдэг юм уу. Тэрнээс тэр процессын анализ дээр гарсан юмуд энэ чинь
зөвхөн одоо нөгөө бизнесийн үр ашгийг тооцохдоо биш одоо жишээлбэл би гамшигын чиглэлээр ажиллаж байна л да. Тэгээ гамшигын үнэлгээ энэ тэр одоо саяны арга зүйнээс ашигласан туршлага энэ хэр байд юм бол би одоо ажиллагааны ажилд авч хэрэгжүүлэхээр надад зөвлөх юм юу вэ? Би яг нөгөө нэг бизнес ориентед учраас нөгөө бизнес руугаа ялангуяа үйлдвэрлэлийн руугаа өөрөө сонирхдаг учраас тэр чиглэлийн юмнууд бол байна. Яг би нөгөө гамшиг дээр яаж чиглэсэн гэж хайж үзээд тийшээ авч үзээд ер нь бол яг төрийн байгууллагаас хэд хэдэн байгууллагууд ISO 9001 хэрэгжүүлж ирсэн. ISO 9001 чи өөрөө тэрийн зам шиг процесс ирдэг байхгүй. Тэгээд тэр нөгөө процессын ур чадвараа илүү ахиулъя. Процессыг нэгжлэх одоо гэх юм бол нөгөө автомат зэрэг зөвлөх нөгөө процессын талаар чанарын талаар ном гаргасан процесс хөдөлгөөний талаар тэр мэрэг санаж байна. Тэгээд яг чи нэг өөрөө хаагараа боо гэж чи өөрөө англи хэлтэй очоор ачаастай тэгэхээр нөгөө юу л ашигладаг аюул юм л ашигладаг яг бид ингээд зэр зэвсгээ болгоод авчих юм бол аюулсаа арга байхгүй аюулсаа арга бид нар нөгөө нэг ингээд санаа байвч ямар ч зэвсэггүй байхлаар чинь юу ч хийж чадахгүй байхгүй санаа байгаад байдаг сэтгэл байгаад байдаг тэгээд тэр нөгөө чадвар зэр зэвсэг нь байхгүй учраас ингээд гар бүл нь яваад ингээд суугаад байдаг ш тэгэхээр тэр нөгөө нэг бидний зэр зэвсгжүүлэх юм чинь иймэрхүү арга тэмдгүүдээр бид нар зэвсгээ хийдэг байхгүй. За сайхан байлаа. За нэг асуулт хийцээ тий. Окей. Эрдэнэс бодроо орж ирсэн юм байна. За очир цэрэг мэдгүй юм байна. За энэ талантын буйнаа байгаа юм байна. Улаач байгаа мó байхгүй мó? Эхлэн ч юм байна. Зулаан байна. Баярлалаа. Их сайхан сургалтанд суулаа. Тэгээд ISO-гийн чиглэлээр сонирхоод байна л да. Сургалтанд суугаад эрэхтэй болохын тулд одоо яг юу хийх ёстой вэ? Ямар сургалтынх нь үн цэн төлбөр яг хөө нөгөө түрүүнд нөгөө хамаа гэдэг хам асуугаад тийм яг нөгөө ISO-гаар мэргэшүүл би менежментийн зөвлөх болоод яах вэ гэдэг сайн нэг асууж яг тэрнтэй адилхан байхгүй зулаа. Одоо юу гэдгийг чиний хувьд энэ дөр бол магадгүй хөдөлмөрийн айлгал эрүүл ахуйгаар явж болно. Эсвэл тэгээд ахаад ISO-гийн стандарт би нөгөө бүр юу яаж болно. Тэгэхээр энэ хүү ISO-го бариад ингээд ISO-гийн чиглэлээр мэргэжлэн болоод явъя, аудитор болоод явъя, яг ISO-гийн төслийг хэрэгжүүлдэг имплементер гэж хэлдэг юм хэрэгжүүлэгч болоод тэгээд цаашаа ингээд яг энэ чиглэлээр ингээд зөвлөх болоод явъя гэх юм бол юу хийж эхлэх вэ гэхээр бид нар бол PECB гэдэг Professional Evaluation Certification Board гэсэн үгний товчлол PECB гэдэг дүр үсэг. Тэгэхээр PECB-гийн бид нар сургалтуудыг одоо lead auditor, lead implementer сургалтуудыг PECB-гийн нөгөө Монголд партнер нь бид нар ахгүй нөгөө партнерын зэрэг ахуулаад ингээд яваалаа. Тэгэхээр манай зөвлөхүүдийн хувьд бол дандаа PECB-гийн сургалтанд орж PECB-гийн сертификат бичлэгийг авч ингэж явдаг. Тэгэхээр энэ рүү төгч болно. Байгууллагынхаа одоо юуныхаа ажилтнуудад аль бэлтснийжийнхээ одоо ажилтнуудад энэ чиглэлийн сэтгэлээ суулгах хүрээнд бас сургалтуудыг ингээд авч болно. Тэгээд нөгөө self study хийх гэж би энэ чиглэлээр сурья гэнгүүт тэр сургалтыг ингээд захиалаад яг өөрт чинь ингээд нөгөө сургалтынх нь юу нэрдэг байхгүй юу? Тусгай нэг аппликейшн дээр суулгаад ингээд 4 өдрийн юм англи хэл дээр тэр сургалтаа өөрөө судалж үзчихэнгүүтээ 14 хоногийн дараа одоо энэ дээр камер тавиулж аваад шалгалтаа ингээд бичгээр бичиж өгөөд шалгалтаа өгтөө нөгөө open book гэдэг яг барууны зарчмаар компьютер утас хоёр хэвлэхгүй бүх гарын авлага бичсэн тэмдэглэлээ ашиглаад одоо тэр эссе байдал асуултууд англиар асуултууд ирнэ тэрэнд хариулаад ингээд 3 цаг 30 минутын шалгалтыг өгөөд тэгээд тэрийг нь дийчдээр явуулчихна. Тэгээд нөгөө нэг ийм ингэж шалгалтаа авсан шүү гэдэг эндээс нөгөө нэг шалгалтыг авдаг инвижилетер гэж үгдээд инвижилетер нөгөө нэг шалгалт авсан талаар тэр өөрийн гэсэн процессыг бичиж явуулчихна. Тэгэнгүүт тэндээс ингээд үнэхээр сертификат чинь нөгөө гэхдээ тэнд ингээд сертификат өгөхөөс гадна жил болгон ингээд хувийн 100 оноо цуглуулж явах хэрэгтэй. Хувийн 100 оноогоо цуглуулж ээж тэр нөгөө авсан сертификатын утгыг хадгална. Жишээ нь бол одоо мөнхц бол ISO 45001 lead auditor гэдэг сургалтанд суулаа гэхэд
одоо шалтгаалтай нөгөө тэрээр шалгасан 7 оноос дээш байх юм бол энэ сертификатыг өгч чинь өгнө. Өгтөө шууд өөрийн чинь лид аудитор болсон гэхгүй одоо фаунд юу туршлагаас ч хамааруулна. Аудитын энэ чиглэлийн аудитын туршлагатай энэ чиглэлийн ажил хийж исэн бол гэдэг нэг туршлага заагаад тэр туршлага хангасан байдлаар нь яг аудитор боллоо, лид аудитор боллоо. За тэгээ бүр олон улсын эрхтэй аудитор болно. Би ч бол жишээ нь өнгөрсөн жил ISO 22000 хүнсний аюулгүй байдлын удирдлагын тогтолцооны олон улсын эрхтэй аудитор болсон. Энэ хүрээндээ би 2 одоо байгууллага дээр англи хэл дээр олон улсын аудит хийсэн гिचэн тий. Тэгэхээр энэ зам руу бол явхад бол гараа нь болно гэж хэлдэг. Тэгээд тэр нөгөө нэг жил болгон өөр төр чинь угаасаа ингээд дата PCB дээр өөрөө ингээд нөгөө хаяг нэгээд бүх нөгөө нэг бол юугаа мэдээлэл бэкграундаа хангах мэдээллүүдээ тэн дээр оруулаад тэгээ ингээд нөгөө процесс ингээд яваад л байна. Тэгээд жил болгон нөгөө PCB-гээс гаргаж байгаа тэр нөгөө сургалтуудад юм уу эсвэл тэр вебинаруудад дээр ингээд ихтэй оролцоо. Тэгээ өөрөө ямар ажлууд хийгээд байгаа ингээд жил болгон тэр 100 онооны ажил өөрөө хийх ёстой. Тэр хийсэн ажлаа нотлоод л ингээд яваад байх ёстой. Гээд тэгээ вебинарт оролцсон болгон оноотой эсвэл өөрөө ингээд хуваараа би дагаад нэг юм судлаасан бол би дааж тийм ном уншиж тийм судлаа тийм ажил хийсэн юм. Тэр болгоныгаа тайлгнаад л яваад юм бол чинь туршлаганд ч аваад бичиж. Тэгээд тийм одоо хэсгийн зэрэг цаашаа явж болдог. ISO байхын яг давуу тал нь бол нөгөө өөрөө юм аягүй том юм framework өөрөө том аталтай байгууллагууд гэдэг учраас ер нь менежмент ярихад менежмент руу ороход ISO бараа явуулсан нөгөө тулах зүйтэй байдаг л да. Нэг юм 10 яг approach бараа явуулдаг. За баярлалаа. Би одоо бас 3:30-аас дараагийн тэгээ өнөөдөр бол ингээд бараалсан 4 сургалт болж байна. Тэгээд цаг заагаар зарцуулж орж ирсэн та бүхэнд бүгд ингээд баярлалаа. Тэгээд үзснээр баярлалаа. Тэгээс найзуудаа бас баярлалаа. Хөөрхөн найзууд орж ирсэн байна. За бүгдээ өдрөө сайхан өнгөрүүлээрэй. Тэгээд сайн төсөлтэй нээлттэй чөлөөтэй. Бай бай.